За энэ өдрийн эзний өдрийн мэндийг дахиад хүргье. Тэгээд бүгдээрээ эзнийгээ магтаж бас эзэн дотроо одоо эзнийхээ оршихуйд хамтдаа баярлаж үгийг сонсож нөхөрлөж байгаа та бүхэндээ үнэхээр баярлалаа. Тэгээд зориулалт гаргаад хурж ирж байгаа болгон маань үнэхээр эзний алдрын төлөө хийгдэж байгаа гэж итгэж байна. За тэгээд өнөөдөр бид нар үгийг сонсох цаг дээрээ 2 дугаар Тимот номын 3 дугаар бүлгийн эхний 10 хэд ишлэлийг ярих гэж байгаа. Тэгээд залбираад эхлэе бүгдээрээ зүрх сэтгэл бодол санаагийн маань Бурхан өөрөө удирдах чиглүүлж хүн нэг бүр энд ирсэн хүн нэг үрд ирсэн зорилгыг нь хэрэгжүүлээд үр дүнтэй сайн цаг байлгах болтугай гэж юурын залбирая. За эзэн Бурхан минь ээ тэгээд танд үнэхээр талархъя. Та биднийг дуудсан, биднийг цуглуулдаг, биднийг та өөрөө хончилдог, та өөрөө биднийг анхаарч халамжилж өөрийнхөө ариун сүнсээр үргэлж тосолж, дуудаж, итгэлийг маань батжуулж идэгт баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ цагт та бас бидэнтэй хамт байж өгөөрэй. Бидэнтэй хамт байж та өөрийнхөө бидэнд ойлгуулах гэж байгаа яг энэ цаг мөчид энэ өдөр бидэнд ойлгуулах гэж байгаа тэр зүйлийг та өөрөө бидэнд зааж өгнө үү гэж танаас гуйж байна. Тэгээд таны нэр алдарших болтугай, таныг хүндлэх, таныг дээдлэх тэр үйл хэрэгт маань та улам бүр үр дүн өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр өрөөнд залбирлаа. Амен. Тэгээд энэ 2 дугаар Тимот номын 3:1-13 ишлэл байгаа. Тэгээ энэ зүйлийг ярихын өмнө надад нэг зураглал бодогдоод байсан. Тэгээ тэр нь юу юм гэхээр одоо бид монголчууд ялангуяа цагаан цэвэр ариуны бэлэгдэл болгож цагаан сүг эрхэмлж сайн сайхан зүйлийг хүсч өрөөх үедээ тэр сүгээ өргөн барьдаг байгаа. Тэгээд үнэхээр бидний итгэл бас яг энэ сүтэй адилхан цэвэр ариун итгэл байхыг эзэн хүсдэг. Тэгээ өнөөдөр магтаал дээр бид нар дуулж явахдаа, магтж явахдаа бас харж байла. Амьдралыг минь цэвэр ариун, амьд ариун тахил болгон өргөж аваач, хүлээж аваач гэд. Амьдралыг минь амьд ариун тахил гэж байгаа. Ариун гэдэг үг маань өөрөө цэврийн одоо бэлэгдэл байгаа. Ямар нэгэн бохирын хойлц ороогүй бэлэгдэл байгаа. Тэгээд ялангуяа яг хөө мэдээж зарим талаар ёс заншил, зарим талаар ялахгүй жаахан одоо дээд тэнгэрт итгэх итгэл холилдсон байдаг ч гэлээ гэсэн сүү аяны дөрөөнд нь сүүгээр мялаагаад алс холын замд ойр дотны хүн үр хөвгтөө үдэхтэй сүүгээр дөрөөг нь мялаагаад их хүн сүүн цацал өргөж идэг. Би энэ зүйлээс авж байгаа гол юм бол аяны зам нь цэвэр сайн байгаасаа, ариун байгаасаа саад тотгор бохир буруу юм битгий ороосоо гэсэн хүсэл байдаг баг. Тэрнтэй адилхан бидний итгэл бас Бурхандаа өргөж байгаа бидний итгэл бас цэвэр ариун байхыг бидний Бурхан эцэг, Бурхан аав маань биднээс хүсэж байгаа. Тэгээд тэр өргөж байгаа тэр дөрөөг мялааж байгаа сүүн ялахгүй жаахан бохир ороход яцмагтаад гашилсан байвал тийм гашилсан сүг бид нар мөнгөн аяган тийгээд цэнхэр хадагтай өргөн барих уу? Язмагтаж гашилсан сүг бид нар аяны дөрөө мялах уу гэд бодохоор үгүй гэж би бодсон. Ягаад гэвэл тэр чинь холимог орцсон байж тээ. Яг тэрнтэй адилхан өнөөдрийн бидний яг энэ одоо унших гэж байгаа 1-13 дугаар ишлэл бол бидний итгэл хэрхэн цэвэр ариун байх юм бэ? Бид итгэлээ яаж гаж буруу сургаалаас хамгаалах юм бэ гэдэг дээр заавар өгж байгаа хэсэг байна гэж би ойлгож байгаа учраас энэ цагаан цэвэр ариуны бэлэгдэл болсон монголчуудын айгүй дээдэлдэг сүүний талаар ярьж байгаа юм л да. Тэгээ тэр байтугай одоо сүү шиг цагаан сэтгэлийг нь ээдүүлэх чалчаа муу үгийг чи ихтэй бүү хэлгэсэн сургаал эртний сургаалч байдаг штэ. Тэгэхээр сүү ээдэх юм бол олиггүй л байна л да. Тэрнтэй адилхан бидний итгэл ээдэх вэ гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй. За тэгээд бүгдээрээ одоо үгээсээ уншия, яг их текстээ уншия. За энэ 2 дугаар Тимот 3:1-13 дугаар ишлэлүүд байгаа. Нэг бүлэг хам сэдэв байна. Эцсийн цаг үе нь хэцүү цаг байна гэдгийг мэдэх тун. Яагад гэвэл хүмүүс амиа боддог, мөнгөнд шунанд уралдаг, онгироо, бардам, дээрэнгүй,
эцэг ихтэй дуулуургүй, талархах сэтгэлгүй, цадиггүй, хүүтэн цэвдэг, бусадтай эвлэрдэггүй, бусдыг гүжирддэг, биеэ захирдаггүй, хэрцгий догшин, сайн сайханд дургүй, урууж шарвдаг, бодлогогүй, биеэ тоосон, бурханд дурлахаас илүүтэй зугаа цэнгэл дурладаг болно гэж байна. Тэд гаднаас сүсэг бишрэлтэй харагдавч хүчийг нь үгүйсгэнэ. Тэдний зарим нь айл гэрч шургалж ороод гим нүглийн буруутгалдаа дарамтлуулан элдв хүсэлт хөтлөгдсөн ухаан муутай эмэгтэйчүүдийг олзолдог. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцдаг боловч үнний мэдлэгт юр хүрдэггүй аж. Ямбар хоёр Мошег эсэргүүцсэн шиг тэдгээр гажуу цанаа бодолтой итгэлийн хувьд үл тэнцэх хүмүүс үннийг эсэргүүцдэг. Тэр хоёрын мунхаглал ил тод болсон шиг тэдний мунхаглалч ил тод болно. Тиймээс тэд хол явахгүй. Харин чи миний сургаал, зан байдал, зориг, тэтгэл, төвчээр, хайр, тууштай чанарыг дагсан бөгөөд хавчлаг зовлонг минь мэднэ. Антиох, Иконио, Листрад байхдаа амссан шиг элдв хавчлагыг би тисэж гарсан. Эзэн намайг тэр бүгдээс аварсан билээ. Үнэндээ Христ Есүстэй нэгдэн сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч хүн бүр хавчигдах болно. Харин бузар муу хүмүүс ба мэхлэгчид хууртагцаар бүр дордно гэж байна. За нэг ийм 13 ишлэлийн талаар бид нар ярих юм байна. За тэгээ энэ хэсэг маань юу гэж эхэлж байгаа гэхээр эцсийн цаг үе гэдэг үгээр эхэлж байгаа. Эцсийн цаг үе нь хэцүү цаг байна гэдгийг мэдэх тунгаж эхэлж байна. Эцсийн цаг үе нь хэцүү цаг үе байна гэж. За эцсийн цаг үе гэж хизээ хэлж гинэ гэвэл яг одоо Христ эзний ирж мэдлээд дээш одсон одоо шинэ гэрээний үеэс эхлээд эцсийн цаг гэж үзэж Паул элч загталтаа юу гэж бичсэн гэхээр эцсийн цаг бол одоо байна гэд Паул элчийг эцсийн цагийн тухай бичиж явах яг энэ загтлыг бичиж явах үед бол 1-р зууны үе байсан. Өнөөдөр бид нар 21-р зуунд явж байна. Нэлээд хугацаа өнгөрсөн. Гэхдээ тэр үеэс эхэлсэн эцсийн цаг үе өнөөдөр ч гэсэн бидэнд одоо өнөөдөр болж байгаа. За тэгээд саяны уншсан хэсгүүдийг харах юм бол маш танил сонсогдож байгаа. Бидэнд маш танил сонсогдож байгаа. Үг бүр нь үнэн тийм шүү гэж хүлээн зөвшөөрөхөөр өөр аргагүй сонсогдож байгаа. Яагаад тэгж байгаа юм гэхээр бидний нийгэм эргэн тойронд маань энэ хилээд байгаа зүйлүүд яг болж байгаа. Өнөөдөр бидний эргэн тойронд ийм юм байгаа. Тэрч бүх хэл итгэгч гэж байгаа бидний дунд ч гэсэн ийм зүйл байх боломжтой. Яг уншиж хахад ямар амар ийм гэж байхгүй гэмээр яг өөрийнхөө хувьд бол бас бодохдоо уншихтаа тэгж бодож магадгүй. Гэхдээ өөрийгөө маш сайн шалгаж авахгүй бол эзний сүнсээр эзний үгээр маш сайн шалгаж авахгүй бол нэг л мэдхэд цагаан сүү цэвэр ариуны бэлэгдэл болсон цагаан сүү ээддэг шиг бидний итгэл ээдэх хий гэдгийг Бурхан маань өнөөдөр бидэнд сануулж байгаа. Яагаад гэвэл бидний эргэн тойронд ийм зүйл байна гэж хэлж байна. Тэр нь яадаг зүйлүүд үгэвэл амиа боддог гэж байгаа. Яг эхэлж байгаа үйл үг нь яадаг юм байгаа юм бэ гэвэл амиа боддог. Тэгээд цаашаага тийм дандаа сөрөг юмнууд байгаа юм. Энэ дотор эерэг юм байхгүй. Сөрөг. Бидний зайлсхийж явбал зохих сөрөг зүйлүүд. Гэхдээ энэ маш танил. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд Паул элч яг болно гэд ирээдүйн цаг дээр хэлж байгаа шүү дээ, тийм ээ? Тийм болно гэд хэлж байгаа ирээдүйн цаг дээр. Тэгвэл тэр нь яг өнөөдөр бидний энд болж байна. Яг эцсийн цаг үе чинь өнөөдөр энд байна. Бидэнд яг эцсийн цаг үе ирсэн байна. Эцсийн цаг үе гэж юу хэлээд байна вэ гэхээр эзэн Есүс хоёр дахь ирээд өөрийнхөө яг сонгон дуудсан яг үнэнч жинхэнэ итгэлтэй хүмүүсийг өөртөө авах хоёр дахь үеийн тухай ярьж байгаа. Эцсийн цаг үе гэдэг. Тэгвэл шүүхийн цагаан суудлын өмнө бүх хүний хийсэн үйл хэргийг гаргаж ирэх тийм цагийн тухай ярьж байгаа. Тэгвэл өнөөдрийн энэ шинж тэмдгийг харах юм бол ерөөсөө энэ цаг гадаа орчжээ. Бид нар энэ цагийн яг жинхэнэ эцсийн гэдэг төгсгөл дээр нь явж байгаа юм шиг надад тийм мэдрэмж санагдаж байгаа. Яг гэвэл энэ үгнүүд бидэнд энэ зүйлийг энд хэлж байгаа шинж тэмдгүүд. Гэхдээ энэ шинж тэмдгүүд нь хүний зан ариншинд гардаг шинж тэмдгүүд хэлэгдэж байна. Энд байгаль цаг уурын тухай яриаггүй. Мэдээж байгаль дээр бас шинж тэмдгүүд байгаа. Байгалийн үзэгдэл байгаль дээр. Гэхдээ энд бол хүмүүсийн зан ариншинд гардаг шинж тэмдгүүдийн тухай хэлээд байгаа. За тэгээд энд байгаа энэ бүх сөрөг үгнүүдийг базаад хураангуулад ингээд базчих юм бол
амиа боддог гэдэг үгэн дотор хураангуйлагдчихэв. Амиа боддог. Амиа бодно гэдэг нь юу хэлээд байна гэхээр чи нэг хар амиа хичээс тэр чи нэг хар амиа хичээсэн хүн байгаа. Хар амиа бодоод ах юм а чи гэж хэлж яадаг те. Тэгэхээр энэ амиа бодно гэдэг нь зөвхөн өөрийгөө боддог хүний тухай ярьж байгаа. Зөвхөн өөрийгөө боддог. Өөртөө ашигтай хүсдэг. Өөрөө л сайн нь байхыг хүсдэг. Өөрөө хамгийн манлай тэргүүнд нь явахыг хүсдэг. Өөрөө магтуулахыг хүсдэг. Өөрөө дээдлүүлэхийг хүсдэг. Өөрөөс нь хүн уучлал гуйхыг хүсдэг. Өөрөө хүнийг яаж доромжилжсэн ч хамаагүй гэж үздэг. Яг одоо би төвтэй биегээр амьсгалсан энэ хүнийг амиа боддог гэдэг үгээр хураангуулсан. Амиа боддог хүн чинь энд гараад байгаа энэ бүх сөрөг чанаруудыг илэрхийлэхэд угаасаа амархан гаргаж идэг. Тэгэхээр Бурхан эцсийн цаг мөчийн одоо гол шинжүүл бол амиа боддог чанар юм а гэж. Гэтэл энэ маань шалгаад эзний үгээр шалгаад үзэх юм бол амиа бодох нь эзний хүсэл мөн үү гэж өөрөөсөө асуух юм бол бишээ гэж бид нар тодорхой байгаа бишээ гэж хариулна. Яг гэвэл Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл эзэн Бурхан өөрийг нь эхний ээлжинд хоёр л хайрын тухай яриад байгаа шүү дээ. Хоёр юмыг гол болгож бод гэдэг байгаа. Нэг нь бол Бурханаа бодно. Нэгдүгээрт бид нар Бурханаа бодно. Бурхандаа л одоо бүх зүрх сэтгэлээ хуучин орчуулгал бүх зүрх сэтгэлээрээ гэж хэлдэг. Одоо шинэ орчуулга болохоор бүх одоо оюун бодлороо хамаг оюун бодлороо гэж хэлж байгаа. Оюун бодлыг одоо зүрх сэтгэл гээд еврей хэлний хэлээд байгаа үг маань хүний оюун бодлоос эхэлж байгаа. Оюун бодолд байгаа юм маань зүрх сэтгэлтэйгээ холбогдоод хамтдаа тэр үйлдэлийг гаргуулдаг тэр газар байгаа. Бодол байвал хүн үйлдэл заавал гаргадаг. Сайн ч бай, муу ч бай. Тэгэхээр бид нар Бурханаа тэр оюун бодлоосоо эхлээл хайрлж эхлэх ёстой. Хүндэлж эхлэх ёстой. Тэгээд одоо байдаг хүч чадлаараа хамаг бие сэтгэлээрээ гэж байгаа. Энд ингэж хэлж байна. Бурхан эзнээ хамаг оюун бодлороо бүхий л бие сэтгэлээрээ байдаг хүч чадлаараа бүрэн санаа зоригоороо хайрлгээд энэ дэд хууль дээр нэмэгдсэн зүйл нь Лукийн 10:27 дээр бүрэн санаа зоригоороо гэдэг дөрөв дэх зүйл нэмэгдсэн байгаа юм. Шинэ гэрэн дээр орж ирэхээр. Тэгэхээр энэ бүх зүйлээрээ эзнээ хайрлах ёстой байхад чинь бие дээр төвлөрөөд байгаа хүн би өөрийгөө л хайрлаж байгаа. Өөр хэнийг ч хайрлаагүй. Хэрвээ Бурханыг хайрлаад нэг номерт тавьж байгаа бол энэ сөрөг чанарууд биднээс гарах учиргүй. Биднээс гарахгүй. Тэгээд энийг Лукийн 10:27 дээр ингэж хэлсэн байгаа. Тэгвэл Марк 12:31 дээр болохоор хоёр дахь тушаал нь хайрлах тушаал нь өрөөл бусдыг өөрийн адил хайрл гэсэн байна. Өрөөл бусдыг өөрийн адил хайрл. Гэтэл өөрийгөө хайрлаж байгаа шигэ амиа бодоод байгаа шигэ бусдын амийг боддог, бусдыг хайрладаг, бусдын төлөө явдаг байх нь Бурханы хүсэл байгаад байгаа. Гэтэл энд байгаа шинж тэмдгүүд бол Бурханы гэсэн шинж тэмдэг алга бусдыг хайрлахын бүрч байхгүй. Тэгээд өөрийгөө гол болгочихсон хүн сая хэлж байгаа энд өгүүдийг гаргадаг юм байна. Энэ чанаруудыг гаргадаг. За тэгээ энд хэлэгдээд байгаа юм чинь мөнгөний чуранд оролдог гэж байгаа. Өнөөдөр өнөөгийн нийгмээр мөнгөний хойноос явж байгаа шүү дээ. Мөнгөтэй хүн юуг ч хийж чадна гэдэг уриатай явж байгаа. Мөнгө л байх юм бол юунаас ч мултраад ямар шудраг бус юм хийгээд байсан ч шудраг болоод гараад явчих боломжтой болчиход байгаа. Нийгэмд бол ерөөсөө л ийм болцсон. Мөнгө байвал бүхнийг хийдэг гэсэн уриатай. Тэгээ мөнгө Бурхан нь болцсон явж байгаа. За тэгээд онгороо бардам дээрэнгүү гэж байгаа юм. Онгороо бардам дээрэнгүү. За энэ бол угаасаа харагдаад байгаа шүү дээ. Бурхангүй хүмүүсээс бол угаасаа тодорхой харагдаж байгаа. Энийг бол бид нар папо ямар хачи ийм харагдаж гин гэж бид нар хэлэх ч угаасаа хэрэггүй. Тэртээ угаасаа ойлгомжтой. Бурхангүй юм чинь Бурхан яах имэх юм байхгүй. Байсан ч гэсэн хуурамч хиймэл юмнаас юунаас найгаад ахав дээ. Хаашин ч харуулад тавьчих чаддаг хиймэл юм амьгүй юмнаас чинь айгаад ах юм байхгүй чинь айж имэх юм байхгүй хүмүүс онгороо бардам дээрэнгүү байхаас өөр аргагүй. За тэгээд эцэг ихтэй дуулуургүй талархах сэтгэлгүй гэдэг нь хүүхдүүдийн талаар ярьж байгаа. Эцэг ихтэй дуулуургүй талархах сэтгэлгүй. За талархах сэтгэлгүй байх шалтгаан нь юу гэвэл том хүмүүстээр ч гэсэн энэ илэрнэ. Бурхан талархах сэтгэлгүй байх боломжтой. Зүгээр итгэдэг хүн бид нар шүү дээ. Яаж тийм боломжтой вэ гэвэл би өөрийнхөө эрх ашгийг нэг тавиал би гэдэг одоо энд гараад байгаа энэ амиа хуваа бодоод байх юм бол би Бурхан надад туслах ёстой шүү дээ.
Бурхан намайг энэ зовлонгоос одоо гаргах ёстой шүү дээ. Би Бурханд залбирсан байхад яагаад Бурхан надад хариулдаггүй? Бурхан хариулна гэж хэлсэн биз дээ. Намайг яагаад одоо миний гуйлтыг биелүүлэхгүй байгаа юм? Намайг яагаар ийм зовлонтой амьдруулад байгаа юм? Яагаад надад өвчин тусгацсан юм? Би яахаараа гэр бүл дотроо ингэж хэцүү, миний эхнэр, миний нөхөр яагаад намайг ойлгодгүй? Ингэж бодож байгаа бол эн чинь талархахгүй байгаа гэсэн үг. Талархал байх юм бол мэдээж бид Бурханыг хүндэлж байгаа, эмээж байгаа сэтгэлийн илрэл байна. Юу гэвэл Бурхан Паулыг ч одоо энэс цааш гарах юм нь хавчлаг, зовлон, бэрхшээл, тэсвэр, төвчээр гэдэг үгнүүд Паул хэлчээс сурах юмнаас гараад байгаа. Тэн дээр бид нар талархлыг бүр илүү тодтогч болно. Зовлон ирэхэд талархаж чадахгүй байгаа бол би өөрийгөө анзаараад шалгах хэрэгтэй байна. Итгэгч гэж байгаа би. Би өнөөдөр энд итгэдэггүй хүмүүсийн талаар их ярихаасаа илүү итгэдэг бидэнд ийм юм байх уу гэдэг дээр ярмаар санагдсан учраас тэр чиглэл рүү яриад байгаа юм. Итгэдэггүй хүмүүсээс бол бид нар гордоод байх юм байхгүй шүү дээ. Айх эмээх юмгүй хил хязгааргүй явж байгаа тийм хүмүүсээс бид нар энэ хүн ийм байна, тийм байна гэж яриад ах ч шалтгаангүй. Зүгээр харин хараад за эцсийн цаг үе байна даа гэдэг шинж тэмдгийг л бид нар мэднэ. Тэгээд за эцсийн цаг үе байна, эзэн минь хөөрхидээ энэ учир зүгээ олохгүй явж байгаа хүмүүсийг та өршөөгөөрэй. Энэ хүмүүст би одоо уг нь таны мэдээг хүргэх ёстой юмсан даа л гэж өөрлөгөөл за би хүргэж чадчихна уугүй юу? Би яаж амьдраад байна гэдэг өөрлөгөөл харахаас өөр арга байхгүй. Бусдыг шүүн, ялангуяа бурхангүй хүмүүсийг шүүн хурамч урахтай, бурхангүй тийм хүмүүсийг шүүн тунгаах, бодох, буруутгах тийм шаардлага биднэрт байхгүй. За тэгэхээр би талархалгүй байна уу гэдгээр өөрийгөө шалгаж болно. Цадиггүй байна уу гэдгээр шалгаж болно. Цадиггүй гэдэг бол юу гэвэл айх эмээх юмгүй дураараа дургиж дунд чөнгөөрөө жиргэхийг хэлж байгаа. Тэгэхээр бас би эзэнгүй юм шиг ийм зан гаргаж гин үү гэдгийг бас шалгаж болно. За тэгээд эндээс бас нэг маш чухал бид нар авж бүр биелээ ихээр итгэгч гээд байгаа биднээс гардаг нэг сүрэг чанар бусдтай эвлэрдэггүй гэж юм л да. Бусдтай эвлэрдэггүй гэдэг чинь уучлдаггүй гэсэн үг. Яг хүн намайг гомдоогоод ээж болно л доо. Хүн намайг уурлуулад, бухимдуулад, миний эсрэг буруу юм хийгээд тавчаад ч юм уу, доромжлоод ч юм уу, яагаад байгаа юм, тийм юм хийж ээж магадгүй. Тэгэхэд би тэр хүнийг уучлж чадахгүй, эвлэрч чадахгүй явж байгаа бол би энд нэр заасан категори дотор орцсон явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань бидний ээдэд байна уугүй юу, язмагтаад байна уугүй юу, бурхан миний үргэлгийг хүлээж авах уугүй юу гэдэг одоо шалгуур болчихж байгаа. Би залбираалахын миний залбирал яагаад хүрдэггүй юм бэ гэж бодхоос өмнө яагаад би одоо энэ намайг гомдоосон хүнийг уучлж чадахгүй байгаа юм бэ? Би яагаад үзэн ядаад байгаа юм бэ? Би яагаад тэр хүнээс зайгаа бариад байгаа юм бэ? Би яагаад дууга хураачаад байгаа юм бэ? Би яагаад тэр хүнд уурлаад байгаа юм бэ? Би яагаад тэр хүнийг өөр хүнд муугар яриад байгаа юм бэ? Энэ чинь би босод тэр хүнтэй эвлэрж гэнэ үгүй юу гэдгийг маань шалгуур байгаа. Хэрвээ биш л байвал би саяны хэлсэн энэ категори дотор нөгөө үйл итгэгч ертөнцөөсөө ялгархгүй болцсон дотор нь явж байгаа юм биш үү гэж бодох хэрэгтэй болж байгаамаа. За тэгээд бусдыг гүжирддэг гэж энэ за энэ бусдыг гүжирддэг гэдэг энэ зүйл бол нэг их холоос ирэх хэрэггүй, хол дээр гарахгүй. Ялангуяа хамгийн ойр дотны гэж үздэг ойр дотны олон удаа одоо сайн муу сайхан муухайгаа мэдэлцэж явдаг арзгар сарзгараараа түлхэлцдэг нөгөө муу муухайгаа хамаагүй гаргадаг хүмүүс тэгэл одоо ийм зүйлийг хүн бий болгочдөг юм аа. Чи би тэгээгүй шүү дээ. Чи л тэгээ үсттэй. Чи ихэлсэн бидтэй гэж маргалдаж хэрэлдэхтэй хэлдэг шалтгаан байгаа. Тэгээ өөрийгөө зөвтгөхөд бусдыгаа буруутгахтаа гүжиртчдэг тал бий. Мэдлгүйгээр гүжиртчдэг. За энэ бас бидэнд байж ах боломжтой. За бие захирдаггүй. За өнөөдөр яг ууралсан чи уур хилэн дээр чи нар бүү жаргаг гэж хуучаа орчуулга хэлээд байсан. Уур хилэнгээ одоо хилэнтэй хэвээрээ нар жаргахыг бүүзээрэй л гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр уураа захирч чадж гэн үгүй юу? Хил амаа захирч чадж гэн үгүй юу? Тийм ээ? Энэ бүхнээ бид нар бас бодох хэрэгтэй байхаа. За тэгээд хэрцгий догшин за энэ нэг уураараа юм хийгээд эхлэхийг хэлж байгаа.
сайн сайхан дургүй, урууж шаравдаг, бодлогогүй бие тоосон гэдэг энд одоо маш их юм байна. Тэгээ энэ бүхнийг бид амиа боддог гэдгээр л хураангуулчих. Би амиа бодож гин үгүй юу? Энэ олон юмнаас надад бас хаяа нэг гарчаад байна вэ? За тийм бол бид эзний үгээр өөрийгөө шалгаад Бурханаас гуйх шаардлагатай байна. Бурханаас юу гэж гуйх вэ гэхээр надад бүр гэмшээд Бурханы өмнө суугаад за Бурхан минь ээ би бусдаа эвлэрэхгүй байгаад байгаа юм байна. Таны үгээр өөрийгөө шалгалаа. Би тэр хүнтэй эвлэрэхгүй байна. Тэр намайг гомдоос юм аа. Тэгээд гомдоцсон. Тийм учраас би эвлэрэхгүй байгаа юм байна. Тэгээ би таны үгэнд ормоор байна. Би тэр хүнийг уучламаар байна. Таны өмнө би одоо уучлах сэтгэлийг танаас гуйж гин. Би тэр хүнтэй уулзмаар байна. Уулзаад дургүй хүрээдсэн ч гэсэн уучлал гуйх хүсэлтэй байна. Бурхан минь энэ зүйлийг надаар хийлгэж өгөөрэй гэж гуйхад сая Бурхан тэрийг амархан хэрэгжүүлэх боломж олгоно. Тэгэхээр бид нар үг сонсоод байгаа юм бол, үгийг уншаад байгаа юм бол хэрэгжүүлэх гэдэг юм дээр нь л очиод хийхгүй болчдөг учраас бид нар өнөөдөр жаахан өөрчлөлтгүй амьдрал маань нэг л хэвийн бах байдгаараа л эргэлддэг, хийдэг юмаа л хийдэг, эргэлдээл байдаг нөгөө төөрцөн гараад явсан газар дээр эргэж ирээд байдаг гэдэг шиг л эргэлдээд байдаг. Тийм байдлаар итгэлийн амьдрал маань үргэлжлэх үү гэдэг дээр бид нар боломжтой байхын үүднээс Бурхан энэ зүйлийг сануулад байгаа. Яагаад гэвэл өнөөдөр эцсийн цаг үе байна. Ийм шинж тэмдгүүд их болсон байна. Зөвхөн итгэдэггүй хүмүүс дотор биш, итгэдэг хүмүүсийн дунд гараад байна гэж хэлж сануулж байгаа болохоор энийг хэлж байгаамаа гэж би ойлгож байна. За тэгээ эндээс хамгийн бүр өргөж аваад ярмаар нэг зүйл бол Бурханд дурлахаас илүүтэй 6 цэнгэл дурладаг болно гэдэг өгүүлбэр байж байна. Бурханд дурлахаас илүүтэй 6 цэнгэл дурладаг болно гэж. Тэгээ Бурханд дурлна гэдэг чинь юу юм бэ гэдгээ бид нар мэдж байгаа. Хайрлахын л нэг хэлбэр шүү дээ. Хайрлал гэдэг нь дурлна гэдэг нь ерөөсө Бурханыхаа төлөө юугаач зориулахаас буцахгүй явах. Яг Паул элч шиг явах. Амиач гэсэн хайрлахгүйгээр Бурханы үйл хэрэг, Бурханы сайн мэдээ, Бурханы үйлчлэл, Бурханы ажлын төлөө явдаг байх. Тэгээд бас сая энд гарч байгаа зан чанаруудыг өөрт байгаа зуршил болцсон байвал энэ зүйлийг юугаач хайрлахгүй байжгаад хайдаг байхыг хэлж байгаа. Тэгэхээр 6 цэнгэл дурлна гэдэг нь одоо өнөөдөр 6 цэнгэл айгүй олон төрлөөр бид нар руу орж ирээд байгаамаа. Тийм их одоо 6 цэнгэл гэхээр нэг явцхан хүрээн дотор бид нар бодохгүй. 6 цэнгэл гэдэг бол ерөөсөө маш өргөн хүрээтэй бид нарыг хамж авж байгаа тийм одоо нэг муу нөлөөний зүйл байгаа. 6 цэнгэл гэдэг зүйл. За энийг бид нар бодууштай байгаа. Тэгээд ялангуяа өсөж өндиж яваа үр хүүхдээ 6 цэнгэл дурладаг болгочихъя, 6 хөөдөг болгочихъя, биеийн амрыг хардаг болгочихъя гэд яриад байвал энд маш их юм байна 6 цэнгэл гэдэг зүйл дээр. Тэгэхээр би одоо нэг зүйлийг маш тодорхой хараад байгаа жишээг та нарт яг ийм байдал ягаад би энэ итгэгчид дунд бидний дунд байж болох шинжүүд гэж яриад байгаа гэдгийг бодож үзлээ л дээ. Тэгээ би бол 90-ад оноос хойш миний л мэдхээс олон итгэгч одоо өөр цуглааны ах дүүстэй, эгч дүүстэй хамт янз бүрийн сургалтанд хамрагдаж явж байлаа, семинарт сууж байлаа. Одоо янз бүрийн арга хэмжээ тэмдэглэлт Христ мэндэлсний баярч гэх мэтэр одоо тэмдэглэлт үйл явдлуудад орж ийлаа. Тэгээд тэр мэддэг хүмүүс ах дүүсээс минь төдийгүй бүр миний өөрийн одоо бүр Библийн суурийг тавиад заагаад сайн мэдээ хүргээд ярьж исэн хүмүүсээс мэрсэр одоо өнөөдөр гаж сургаалд автцсан явж байгаа. Бүр зүгээрчгүй гаж сургаалын одоо гол номлогч нь болцсон. Гол одоо Монголд байгаа салбарынх нь тэргүүлэгч болцсон явж байгаа хүн, явж исэн хүн байгаа. Одоо ч үлдсэн хүмүүс нь явж байгаа. Миний мэддэг, миний бүр өөрөө сайн мэдээ хүргэж исэн тийм зүйл. Тэгэхээр эн чинь юуг хэлээд байна уу гэхээр өнөөдрийн энэ сургаалын гол хэлээд байгаа юм нь эцсийн цаг үед ерөөсөө гол энэ хам сэдв, энэ текстийн маань хам сэдв нь гаж сургаалын нөлөөнд автах вэ гэдэг болгоомжлол байгаад байгаа юм. Гаж сургаалын нөлөөнд автах вэ. За энэ гаж сургаал гэдгийг би онцлох утга нь бол юугаар хэлэх гээд байна уу гэхээр би нэгийн А, нэгийн Б гэдэг хоёр онцлолтой хэлж байгаа юм. За нэгийн А гэдэг нь юу юм гэхээр нэгийн А нь бол одоо эцсийн цаг үе гэдгийг санаад тийм ээ эцсийн цаг үе гэдгийг санаж гаж сургаалд автахаас сэрэмжил гэдэг онцлох санаа байгаа нэгийн А. За яагаад нэгийн А гэж энийг авсан бэ гэвэл
одоо өнөөгийн энд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь би Библийн суур мэдлэг сайтай гэж үзэж байгаа. Библийн суур мэдлэг сайтай, Библиэ аль нь үнэн яриад байна, аль нь худлаа яриад байна гэдгийг ярьж байгаа хүний буруу зөвийг ялгах чадвартай болсон хүмүүс ихэнх нь байгаа учраас би гаж сургаалтад автаад явчихна гэж бол бодохгүй байна. Харин яагаад энэ А гэдэг хувилбарыг тавиад хэлж байгаа вэ гэвэл дөнгөж итгэсэн, шинээр ирээд дөнгөж итгээд Библийн суур мэдлэгээ сайн авч чадаагүй, маш их Бурханаа танимаар байгаа, маш их сурмаар байгаа, хүсэл сонирхол нь бүр их өдөөгдсөн, ийшээ ч явж юм сурдаг, тийшээ ч явж сурдаг, энд ч хүн нэг юм яриу сонсдог. Яг нөгөө нялх хургнуудын чинь одоо хоньны арьс нөмөрсөн чоннууд ирээд аван шүү гэдэг сануулгын дагуу одоо тэр нялхаараа байгаа гинэн балчир итгэгчдийг татдаг тийм явдал их байгаа учраас гаж сургаалын нөлөөнд автчихгүй байх сэрэмжлүүлэхийн үүднээс нэг А гэдгийг би Библийн суурьа тавиагүй дөнгөж одоо гинэн цагаан итгэж байгаа тэр хүмүүстэй хандаж хэлж байгаа юм. Гэхдээ бас нэг юмыг сануулхад 10 жил ч яв, 15 жил ч яв Библийн суурь авалгүй зүгээр хөнгөн шигэ яваад байсан хүн ч гэсэн гинэн балчир итгэгчид тооцогдож болно шүү. Библийн суурьа сайн аваагүй бол Библиэ яг одоо Бурханыхаа үгийг хүний ярьж байгаагаас энэ яг амьд Бурханы үнэн үг байна гэж үнэн худал хоёрыг ялгаж сураагүй хүнийг би 10 жил явсан ч бай гинэн балчир итгэгч гэдэг категори дотор оруулмаар санагддгийг. Тийм учраас миний хэлээд байгаа юм юу хэлээд байна гэхээр Бурханы үгэнд цаг зарцуулъя. Бурханы үгийг бүр маш сайн уншия. Яг л одоо нөгөө Америкийн банкны ажилтнуудыг бэлдэхтэй Америкчууд яаж бэлддэг вэ гэвэл хуурамч доллар юм байдгийн шүү гэж заахгүй. Ягаад гэвэл хуурамч доллар олон янзаар хуурамч гарч болох учраас жинхэнэ долларыг л имрүүлээд бариулаад үзүүлээд байнга имгүүлж хагаад жинхэнэ доллароо таньдаг болгож одоо сургадаг гэж би сонсч ирсэн. Тэгэх юм бол жинхнээ таньж байгаа юм чинь ямар ч өөр төрлийн олон төрлийн хуурамч гарч ирлээ гэсэн энэ хуурамч байна гэж мэднэ шүү дээ. Жинхэнэ биш байна гэж мэдчихэв. Жинхнээ таньдаг учраас. Яг тэрнтэй адилхан Бурханы үгийг бид нар жинхнээрээ мэддэг, жинхнээрээ энэ үнэн байна гэдгээ мэддэг. Бид нар үнэн үгэнд л итгэж байгаа шүү дээ. Худал үнэн хоёрыг ялгадаг юмд л сурмаар байгаа юм. Тэгэхээр энийг хэлж бүр анхааруулж эцсийн цаг үе ирэхэд яах вэ гэвэл гинэн балчир итгэгчид гаж сургаалын нөлөөнд автчихгүй байя гэдэг нэгдүгээр одоо нэгдүгээр онцлог санааг хэлж байна. За хоёр дахь нь болохоор хоёрын нэгийн Б хэсэг нь болохоор элдэв сургаалаар итгэлээ ээдүүлж саарамгтахаас сэрэмжил гэдэг үгийг хэлмээр байна. Элдэв сургаалаар итгэлээ ээдүүлж саарамгтахаас сэрэмжил. Энэ хуучин нэлээд сайн мэдлэгтэй итгэгч ч гэсэн ээдчихэд байна. Би одоо ингээл хүмүүстэй яриад үзэхээр ээдмэгтэж магадгүй шинжтэй яриа бас чухалзаад байх юм. Итгэгч бидний дундаас ч дээ. За тэрний юу вэ гэхээр зан заншил гэдэг юмар орж ирдэг. Зан заншил. Манай Монгол заншил. Монгол маань их сайхан штэ. Монгол заншил уламжил маш сайхан. Бид нар Монгол уламжиллаа дагъя гэдгээр орж ирдэг. Гэхдээ зүгээрээ зөв энийг би буруу гэхгүй. Христэд итгэдэг гэд Монгол заншлаа уландаа гიშг гэж хэлээгүй. Гэхдээ Монгол заншил гэдэг нэрийн дор халахвч хийгээд чимээгүйхэн шургалж орж ирдэг сатаны уран зал мэх бас явж идэг. Би энэ шургалж орж ирдэг гэдэг үгийг сэмхэн шургалж орж ирдэг гэдэг үгийг хэрэгжилж байгаа нь яг энд гарч байгаа Библийн текстэн дээр маань байгаа үг шүү дээ. Тэр хоёр дахь хэсэг нь байгаа юм. Тэр хоёр дахь хэсэг нь юу вэ гэвэл айл гэрт одоо тэр 6-аас хэддүгээр ишлэл дээр байна. За эндээс хараадах юм. 6-аас 9-р хэсэг дээр байгаа юм. Тэдний зарим нь айл гэрт шургалж ороод гэж. Шургалж ороод гэдэг үг байгаа. Шургална гэдэг чинь одоо сэмхэн ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Мэдэгдэлгүй ороод ирнэ гэсэн. Тэгвэл тэрнтэй адилхан бид нар мэдэгдэлгүй сэмхэн шургах юм бодогдоод байсан чинь би одоо энэ сүүлийн үед нэг муу нүүрс гарчаад л угаартаж хүмүүс аягүй их насаараад байгаа шүү дээ. Тэр угаар гэдэг угаарын хий гэдэг юм чинь мэдэгддэггүй. Зуухнаас ялгарч байгаа тэр утаа угаар хүнийг өхүүлэх ортой угаар ялгараад байгааг хүн харахгүй. Хүн өөрөө мэдэхгүй. Яг тэрнтэй адилхан зүгээр л ингээд агаар дотор тархаж байгаа юм шиг.
Цэвэр агаарын чинь амьсгалах цэвэр агаарын маань бохирдуулаад хортой угаарын хий тархаж байгаа юм шиг ингээд хөөрж яваад манай гэр дотор нэг мэдсэн чинь миний дотор би өөрөө бас нэг ариун сүнсний оршихсан дугуун болцсон хүн байж байгаа шүү дээ. Миний дотор шургалаад ороод ирж гинүү. Манай сүм чуулган дотор шургалаад ороод ирж гинүү. Миний гэрт шургалаад ороод ирж гинүү гэдэг ямиг бид нар анзаарах хэрэгтэй байна. Тийм учраас тэр чинь ээдүүлчдэг. Тэгээд одоо нөгөө шашны юуг халахвчийн ёс заншил гэдэг нэрийн дор хийгээд явж байгаа. Тэгээ энэ ялангуяа сүүлийн үед манад явагдаад байгаа нэг одоо хаанаас ч ороод ирсэн юм байдгийг мэдгүй хүмүүс зохиочд юм шиг байлаа шүү дээ. Ёс заншил гэдэг юм хүмүүс сонирхолтой дагуулаад зохиочод яриад идэг юм байлээ. Тэгээд тэрний үг бол одоо тэд насандаа нэг тим юм болчихно гэдэг юм байдгийг ингээд нэг насны тоо яриад идэг. 14 насн дээр нь хүүхдийг анхаарах ёстой ч гэдэг юм уу. За жил орох гэд нэг юм байдгаа гэж. За тэрийг бол яг бид нар шашны гэж мэддэг л дээ. Тэгвэл тэрний чинь цаана бас хараад ахаар нэрэн тим юм шиг 37-ны жил орчлоо, 49-ний жил орчлоо гэд нөгөө хий настан тоолдог учраас 12-12-оор уг нь үйлж явдаг штэ. Тэгээ тэн дээр нэгийг нэмдэг байхгүй юу? Тэгээ 13-ны жил. За тэгээ ярих юм бол намайг 13 таа хахад миний эмээ нас орсон л да. Би тэгэхээр миний хайртай эмээ намайг 13 таа нас орсон гэж би итгээгүй байхдаа миний жил орж явахад эмээ минь явчихжээ надаас гэж ойлгодог байсан. Тиймэрхүү юм болоод байдгийн. Гэхдээ тэрийг яг одоо эн чинь нэр нэг тийм юм болдгийм шиг байна гэж ойлгоод жаахан тэрнээс эмээгээ дэвэл чи юунаас ч бүү аа би чамтай хамт байна гэсэн эзнийхээ үгийг хааш нь хийчих ваа. Би чамтай хамт байна. Үеийн төгсгөл хүртэл би чамтай хамт байна. Чи бүү аа гэдэг үг 450 удаа Библиэд давтагддаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр эзэн маань хайчсан бэ. Ягаад би жил орох гэдэг юм бодоод ингээд нэг жаахан ээдчих гээд яваад байна. Магадгүй тэр зүгээр зурхаа мурхаа гэд яриад одоо биолог энэ байгаль дэлхийтэй холбол жаахан ортой юм байж магадгүй л дээ. Гэхдээ тэр миний айдас үргэх юм биш. Яг хоо ажиглалтаас гарсан юм байж магадгүй. Гэхдээ би өнөөдөр эзэнд итгэсэн л гэж байгаа юм бол эзэн намайг үргэлж чамтай хамт баруун зүүн мутраараа би чамайг хамгаална гэж хэлсэн байгаа шүү дээ. Би чиний хажууд байгаа гэдэг байгаа шүү дээ. Чи юунаас ч битээ аа. Чи хэвтгэхдээ 50 аюулгүй хэвтэн унтахтаа хажуулахтаа чи амар 50 нойрсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйлд итгэж байгаа юм бол яхаараа нөгөө нэг араар нь сэмхэн гулгаж орж ирээд байгаа ямиг би толгойдоо бодох ёстой гэж. Бүхэл оюун бодлороо хамгал оюун бодлороо би эзэндээ итгээд байгаа бол миний оюун бодол дотор ч гэсэн тийм санаа шургалж орж ирэх ёсгүй. Тэгээ энэ бол итгэгч бид нарыг ээдүүлж, итгэлийн маань ээдүүлж, бурханд өргөх сэтгэлийн минь саармагтуулдаг учраас бид нар өнөөдөр залбираад чиг, магтаад чиг, үгийг уншаад чиг нэмэргүй халахч хаалттай болчдөг тал бий. Тийм үе байдаг бид нарт. Тэгэхээр энийг бид нар бодохын үүднээс бурхан бидэнд энэ зүйлийг сануулж байгаа гэж би ойлгож байна. За дараагийнх нь тэгэхээр тэнд нэг эмэгтэйчүүдийн тухай саяны 6-аас 9 дээр ярьсан юм дотор нэг эмэгтэйчүүдийн тухай хэлээд байна л да. Тэр эмэгтэйчүүд гэж хэлсэн байгаа. За яг хөө энэ дээр би нэг юм хэлмээр байгаа. Яг хөө эмэгтэйчүүд гэдэг нь Паул хэлчин 1-р зууны үед биччихсэн. Гэхдээ энэ нь бол Тимотед хандаж бичсэн. А тэр үед одоо эрхчлөө дорн дахны эмэгтэйчүүдийн эрхчлөө гэдэг юм ерөөсөө байхгүй. Эмэгтэйчүүд хязгаарлагдмал эрэхгүй байсан, хязгаарлагдмал эрх байхгүй байсан үед генет одоо эзэнд итгээд эрхчлөөтэй болоод гараад ирсэн чинь нөгөө эрхчлөөгөө хэтэрхий давруулаад дураараа аашилдаг эмэгтэйчүүд олон болсон учраас эмэгтэйчүүд гэдэг үгийг энд Паул хэлчүүл авсан байхаа гэж би түүхэн нөхцөлд нь харж байгаа. Гэхдээ яг уу ер нь эмэгтэй гэдэг хүүсийнхээ хувьд би эмэгтэй хүн болохоор зоригтой ярьдгийг. Манай эрэгтэй номлогчид бол эмэгтэйчүүдийг бас хэтэрхий эрэгтэй гэж хэлэхэд бас жаахан хэцүү байдаг байж магадгүй. Харин миний хувьд бол би өөрөө адилхан эмэгтэй хүн юм чинь би эмэгтэйчүүд гэж байгаад хэлэхдээ би айхгүй хэлдгийг. Би өөрөө ч нэг нь муу юм чинь. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг бол арай илүү үг яриатай, арай илүү амархан төвчээргүй үг гаргадаг, хов жив ярьцдаг, залбирах нэрээр бие биендээ янз бүрийн юм дамжуулцдаг. За мөн эмэгтэй хүн дэндүү сониучхан зантай. За сайнаар хэлэх юм бол эзний сүнсний юмд айгүй мэдрэмтгий маш их юм сурах хүсэлтэй байдаг болохоор сүм чуулганыг эмэгтэйчүүд зонхилдог. Тийм учраас эмэгтэйчүүд хаан сургалт байна, тэнд эмэгтэйчүүд явж идэг. Энэ талаас нь харах юм бол үнэн л дээ эмэгтэйчүүд хамгийн түрүүнд л юмд автчих гээд байдгийг. Сайн ч бай, муу ч бай юмд.
Тийм учраас яг өнөөдрийн эмэгтэйчүүд бид нар итгэгч эмэгтэйчүүд бид нар ч гэсэн үгүй бас биднийг ч гэсэн хийсэн байж магадгүй гэд бодоход буруудах юм байхгүй. Тийм учраас эндээс бурхан биднийг амьд үл чуулганыханд зориулаад юу хэлж ийн гэхээр энэ тийм сургалт гэдэг юм руу ахлагч нараас чуулганыхаа ажилтан ахлагч нарт мэдэгдэлгүйгээр хамаа намаагүй сургалтанд дураараа битгий яваач гэж бид нар хүсмээр байгаа юм. Дураараа хамаагүй явж иж гаж сургаалын юмд орсон хүмүүс байдгийн штэ. Тэгэд 90-ад оны үеэс л одоо сургалт өөрөө бүр мундаг явж исэн хүмүүс ч гэсэн аль хэзээний тэгж явж байгаад үдээд өнөөдөр өөр одоо бүр гажгээд байгаа урсгалуудад орсон нэлээд идэвхтэй үйлчлээд явж байгааг би мэдчихэе. Тийм учраас энэ аюултай учраас сануулад байгаа маа хэцүү цаг үе гэдэг нь аюултай гэсэн утгатай байгаа юм. Хэцүү цаг гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр аюултай цаг үе ирж байгаа шүү. Сатааны арга мэх улам боловсронгуй болоод шургалж байгаа. Сэмхэн орж ирж байгаа. Тийм учраас анхаараарай гэж байгаа. За нөгөө талаар заавал эрэгтэй эмэгтэй гэж хүүс тоо дурдлаггүйгээр зүгээр эрэгтэй хүн ч гэсэн бас автахыг буруутах юм байхгүй. Юу өгөөсгөх аргагүй. Тийм учраас бид нар эрэгтэйчүүд маань ч гэсэн энэ дээр анхаараасаа гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гол нь энд гэрт очдог гэд Паул элчийн үед бол гэрээр нь явж хуурамч багш нар хуурамч сургаал заадаг хүмүүс айлуудын гэрээр нь явж байгаад тийм эмэгтэйчүүдийг ялангуяа сурыг гэсэн хүсэлтэй байгаа эмэгтэйчүүдийг барьж аваад зааж агаад хуурамч сургаалдаа автуулцдаг байсан учраас энд тэгж ярьсан. Харин өнөөдөр бид нар нэг юм дээр анхаарах хэрэгтэй байна. Гэрт сургалаад орж ирдэг юм өнөөдөр бүр олон болцсон. Телевиз байна, дэлгэцүүд. Дэлгэцээр дамжаад бид нар руу оюун бодол руу маань маш их үнэн худлаа мэддэхгүй мэдээлэл одоо ингээл бөөнөр нь цацж байгаа шүү. Тэгээд тэн дотор одоо үнэн чим шиг худлаа чим шиг мэддэхгүй юмнууд орж ирээд бидний оюун бодлыг бохирдуулчих тал байгаа. Тийм учраас тэр гэрт шургалж ордог гэдэг ямиг бид нар дэлгэцээр хүүхдүүдтэй би юу үзүүлээд байгаа, би өөрөө юу үзээд байгаа, юунд айгүй их цагаа зараад байгаа, мэдлэг гээд байгаа буруу зөрүү библиэр шалгагдаагүй юмар би өөрийгөө дүүргээд тэрнийхээ хойноос би яваад байгаа мó. Арай хитрхи зүйлээр би одоо библ байхгүй юмар би өөрийнхөө толгойг дүүргээд энэ оюун бодлоо гэдэг дээр бас анхаармаар байна. За дараагийнх нь 10-аас 13 дугаар ишлэл байгаа. За 10-аас 13 дугаар ишлэл бол одоо саяны зүйл дээр бол би хоёр зүйлийг хэлээд байна шүү дээ. Нэгийн А, нэгийн Б гэд. Нэгийн А нь болохоор эцсийн цаг үе гэдгийг санаж гаж сургаал давтахаас сэрэмжил гэж би дөнгөж итгэж байгаа гинэн нялх итгэгчдтэй хэлж байгаа. Суургүй итгэгчдтэй хэлж байгаа. За элдв сургаалаар итгэлээ ээдүүл саармагдахаас сэрэмжил гэж би бүр нэлээд хашир дог суудсан Библийг гайгүй сайн судалсан ч гэсэн Ахмад итгэгч сүнсний хувьд Ахмад гэж хэлэхээр болсон итгэгч нар үйлчилж яваа хүмүүстэй ч гэсэн хандаж хэлмээр байгаа. Би өөртөө ч хэлж байгаа. Би энийг өөртөө ч хэлж байгаа. Ээдүүлчих үедээ. Миний бодол санаа ээдэх үедээ гэдэг дээр би болгоомжтой байх хэрэгтэй юмаа гэдгийг эндээс сурж авч байгаа. За энэ зүйлийг хэлж байна. За хоёр дахь гол авах гээд байгаа санаа маань 10-аас 13 дугаар ишлэл байгаа. За энэ болохоор одоо Паул элч өөрийнхөө заасан сургаалыг миний заасан сургаал зам байдал, зориг, итгэл, төвчээр, хайр, тууштай чанарыг чи дагсаа гэж Тимотиг дүгнж байгаа юм. Яг тэгвэл Паул элч Тимотиг дагалдуулсан байна. Тэгээ хүүмэн гэж үздсэн байгаа юм. Миний хүү гэж дуудсан байгаа юм. Би өмнөх нэг номлол дээр бас хэлж ирсэн маш дотноор хүүмэн гэж яагаад хэлсэн гэж. Тэгвэл дагуулсан хүн нь байна. Гэхдээ Паул элч бол баталгаатай байна. Чи миний сургаалыг дагсан, зам байдлыг маань дагсан, зорилгыг маань хэрэгжүүлээд явж байгаа, итгэлийн маань дагж байгаа, төвчээртэй байгаа, хайр, тууштай чанарыг маань дагж байгаа гэж хэлж байгаа. Эндээс бид нар юуг авах гээд байна гэхээр тэгвэл өнөөгийн бид нар одоо чи намайг дагсаан гэж хэлэх хүн байгаа юу? Биднэрт. Хүү минь ээ, дүү минь ээ, охин минь ээ, найз минь ээ, анд минь ээ, чи намайг дагсаан гэж ингэж хэлэх хүн байна уу гэж би өөрөөсөө асуумаар санагдаж байгаа юм. Би дагуулж байгаа юу? За манай алсын хараа бол юу вэ гэвэл дагуул гэдэг хараа байгаа. Дагалдуул. Тэр алсын хараага бодоод Бурхан чин зүрхнээсээ чин зүрх сэтгэлээсээ хайртай бусдыг Христ рүү дагуулдаг, итгэл ба сүнсээр дүүрэн дагалдагчдыг бэлднэ гэсэн дуудлагатай шүү дээ бид нар хараатай, дуудлагатай, урайтай. За тэгвэл дагуулж гин үү? Одоо хэдэн жилийн цуглаанд явж байгаа вэ? Би дагуулж байгаа юу? Би дагж байгаа юу гэдэг юм аа нэг бодоорой. Тэгээд Паул элчийн хэлсэн шиг тийм байдлаар одоо би нөлөөлж чадсан уу гэдэг юмыг бодох хэрэгтэй. Миний зам байдал ямар байна вэ? Би юу зориод яваад байна вэ гэдгийг энийг шалгах хэрэгтэй байгаа. За төвчээр тэр нэг хэдэн хотуудын нэрийг хэлж хагаад төвчээрийн тухай ярьж байгаа.
ялангуяа энд би нэг Паул элчин тэр зовлонгийн талаар хэлэхэд бол Листр хотод тэр Антиохыг хэлсэн байгаа, Иконио гэдэг хотыг хэлсэн байгаа, Листр гэдэг хотыг хэлсэн байгаа. Энэ нь бол одоогийн Туркийн нутаг дээр байсан хотууд. Тэгээ Паул элчин нэлээ хэцүү байдалд орж исэн хотууд. Ялангуяа тэр Листр гэдэг дээр бол Паул элчин яасан бэ гэвэл чулуугаар цохиулаад ухаан алдаад за нас барсан ч байж магадгүй юм шиг байгаа. Мэдхгүй. Ямар ч байсан үхсэн гэж бодоод нөгөө чулуугаар нүдсэн хүмүүс нь хог дээр аваачаад тайсан гэж байгаа байхгүй. Үхсэн. Тийм үхсэн за үхээгүй юмаа гэхэд үхтэл болтол нь нүдсэн байна. За үхсэн байсан ч байж магадгүй. Дагалдагч нар нь тойр зогсож байгаа залбирж яхад ухаан ороод босч ирсэн байдаг. Тэгвэл ийм зүйлийг туулсан. Паул элч өөр юуг туулсан бэ гэвэл 5 удаа евдэчүүдэд 39 ташуурдуулсан гэж байгаа шүү дээ. 5 удаа 39. Нэг 39-ыг манай эзэн туулсан. Тэгвэл 5 удаа 39 ташуурдуулсан, 3 удаа саваадуулсан, 1 удаа бүр хүнд чулуугаар шидүүлж исэн гэж дурдсан байдаг өөрөө. Тэгвэл ийм хавчлага зовлонгийн дундуур явсан ч гэсэн ам хайргүй зүтгэж яваа зорилго нь юу юм бэ? Зорилго нь бурхан. Амьд бурхан байхгүй юу? Амьд бурханыг таньсан учраас, амьд бурханы үн цэнг мэдсэн учраас, тэр бурхан Паулын хувьд амнаас нь илүү үнэтэй учраас л тэгж явж исэн. Тийм ч учраас өнөөдөр та бидэнд бичсэн загтлууд нь хурж ирээд өнөөдөр бидний шин гэрээний ихэнх хувийг эзлээд биднийг өнөөдөр энэ загтлаараа дагуулж байгаа. Энэ загтлаараа биднийг өсгөж байгаа, бойжуулж байгаа. Энэ хүний амийн үн цэн нь бурхан байсан юм аа. Амьд бурханыг таньсан явдал нь байсан. Амьд бурхантай харилцдаг харилцаа нь байсан. Үнэлэмж нь байсан. Тэгвэл өнөөдөр бид нар амьд бурханыг хэр үнэлж байгаа юм? Ямар юмнаас дээр тавиад байгаа мó, доор тавиад байгаа мó? Энийг бид нар бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ Паул элчин жишгээр явмаар байгаа. Бид нарт даган дуурайх зүйл зөндөө байгаа. Даган дуурайх зүйлүүд бол Библийн баатрууд байж байна. Маш олон сайхан баатрууд байж байна. За тэгээд Паул элчин байж байна. За манай амьд өнөөдөр амьд үйл чуулганд даган дуурайх хүмүүс маш олон байгаа шүү. Бидний дунд итгэлээр гайхалтай өстө үнэхээр дандаа талархаж явдаг хүмүүс байгаа. Ямар ч хэцүү зовлонгийн үед бурхандаа талархаж байна гэж явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэдрээсээ сурыг. Бид нар даган дуурайх хүн гаднаас би манай чуулган амьд үлийнхэн гаднаас дагах хүнийг хайх хэрэггүй гэж би хэлмээр байгаа юм. Яг гэвэл манайхаа одоо сүүлийн үед сэтгэл зүйч гэж аягүй их хошуурч байна. Сэтгэл зүйч гэдэг хүн л ийм өндөрт хошуурцсан. Нөгөө бурханы дээр тавьсан байгаа юм биш үсттэй бурхан минь ээ. Би одоо тэн дээр би бас их эмзэглэж байгаа. Тэгээд сэтгэл зүйч гэдэг хүмүүс рүү явж гин гэд цуглаанаасаа гадуур хүмүүс рүү яваад байна. За энийг бид нар ихэн дэмжихгүй. Амьд үлийн чуулганы одоо ахлагчдын баг бол сэтгэл зүйч гэдэг нэрийн дор хамаагүй хүмүүс рүү явж очиж зөвлөгөө авахыг нэг их дэмжихгүй. Чуулган дотор маань байгаа шүү дээ. Манайд сэтгэл зүйчд байгаа. Манайд ахлагч нар ч байна. Ягаад өөр хүнээс заавал өөр цуглааны өөр газрын хүнээс сурах гэж явах гэж. За тэгээд сурч явхад ч юм уу одоо энэ чуулган дотор ч бай нэг хүнтэй хувьчлаад л дотныхаа дагалдуулна гэхээр дот нь нарийн юма ярьдаг. Би бүр энийг ярмаар санагдаад энэ цаг хитгэж байгаа ч гэсэн би ярмаар байна. Ягаад гэвэл энэ ярихгүй байхаарахгүй. Дотоодоо яриад дагуулдуулж, сургагдж гэд ярьцдаг. Тэгэхээр нь өнөө хүн нь очиод өөр хүн тэр зүйлийг ярьдаг. Тэгээд тарчдаг нөгөөх нь. Тэгээд шарх сойруу үүсгдэг. Хэрвээ хэн нэгэн хүн та бидэнд хурж ирээд нөгөө нэг хүнийг муулаад ярьжээвэл тэр хүнийг за энэ хүн нөгөө нэг хүнийг муулаад надад ярьж чадж байгаа юм чинь тэр тэгж гинэ тэгсэн гинэ гэд ярьж байгаа юм чинь намайг буцаагаад өөр нэг хүнд ярих боломжтой гэж бид нар дүгнэх хэрэгтэй. Би тэгж дүгнэдэг. Хүн надад хүнийг муулаад байвал муу хэлээд тэгсэн байна, ингэсэн байна, тэр намайг тэгээд байна, ингээд байна гэвэл энэ хүн тэгвэл цаашаа яваад дахиад намайг бас ярих боломжтой гэж. Тийм учраас өөрт маань итгэмжлээд хэлсэн хувийн нууцыг өөр хүнд бити яриач гэж хэлмээр байна. Хэрвээ ярьж байгаа бол тэр хүн өөрөө өөрийгөө хинбэ гэдэг юмыг зүгээр тугаа мандуулчихж байгаа. Би нэг иймэрхүү хүн шүү. Чи надад юмаа яриулъяар. Яг уу би цаашаа очиод ярина шүү гэж хэлж байгаа тайлбар.
Тэгээ даган дагалдуулна, сурган сургагдана гэдэг дээр энийг бас хэлмээр санагдаж байгаа учраас би бүр илүү цаг авж байгаад хэлж юм л да. Тэгэхээр эндээс бидний хоёр дахь сурах гол санаа бол үлгэр дуурайд болох хүнтэй нөхөрлөж тийм хүнээс суралц гэдэг зүйлийг сурмаар байгаа. Үлгэр дуурайд болох хүнтэй нөхөрлөж тийм хүнээс суралц. Тэгэхдээ тэр хоёр хүн бие биендээ нарийн нандин юм ярих юм бол зөвхөн бурхны өмнө гуруулаа байгаараа, бурхандаа өргөж залбираарай, бурхныхаа үгээр ярьж байгаа юм шүүгээрээ тэгээд гадагшаа та хоёроос өөр зүг рүү гарах ёсгүй шүү гэдэг юмыг хэлмээр байна. Үлгэр дуурайд болох хүнтэй нөхөрлөж тийм хүнээс суралцаа гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд хамтдаа төлөвшөлөөд өсцгөөё бүгдээрээ. За тэгээд дүгнэлт нь юу гэсэн дүгнэлтэнд хүрэх вэ гэвэл сэмхэн гулсаж орон аажмаар итгэлийг маань саарамгжуулж эзний замаас гажих санаа бодлоос хол байцгаая гэдэг ураг бүгдээрээ өнөөдрийн юмнаас авъя. Сэмхэн гулсаж орж ирээд орон аажмаар итгэлийг маань саарамгжуулж эзний замаас гажих санаа бодлоос хол байцгаая. Болгоомжтой байя гэдэг. За тэгээ гол санаа маань болохоор эцсийн цаг үе гэдгийг санаж гаж сургаалд автахаас сэрэмжлэе. Нэгдүгээр нэгийн А, нэгийн Б элдв сургаалаар итгэлээ ээдүүлж саарамжихаас сэрэмжлэе. Нэг гэсэн үг энэ хоёулаа нийлээд хоёр дахь нь үлгэр дуурайд болох хүнтэй нөхөрлөж тийм хүнээс суралцъя. За залбираад дуусгая. За эзэн бурхан минь ээ, танд баярлалаа. Таны гайхамшигтай сайхан хүч өгөгч, зоригжуулагч, өөдөн татаж бас зөв буруугаас нь зөв рүү заалж удирдах, сургамжилдаг, хайр инэрлийн гайхалтай сайхан үгийн төлөө талархъя. Өнөөдөр бидний чихэнд сонсгосон таны үг бидний амьдралд, бидний оюун бодлоос амьдрал руу маань хэрэгжих болтугай гэж өөрөө залбирая. Бид өөрийнхөө үйл хэрэг, ажил хэрэг, амьдрал хийж байгаа, шийдэж байгаа шийдвэр бүхий л зүйл дээрээ энэ үгээрт нь амьсгалж амьдрахыг хүсэж байна. Нэг номер таныг эзэн бурхан минь гэж үн цэн өгч таныг эрхэмлэн дээдлэхийг хүсэж байна. Паул элч шиг болохыг хүсэж байна. Эзэн минь та биднэрт та өөрийнхөө хайр нэгүслээр тусалж өгөөч гэж танаас гуй. Тэгээ биднийг сайн мэдээний гайхалтай гэрэлтүүлэгч, тийм сайн дагалдагчид байлгаж өгөөрэй. Бие бинийгээ дагалдуулдаг, сургадаг хүмүүс байлгаж өгөөрэй. Биднийг хамтд нь өсгөн төлөвшүүлээрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За анхаарал тавьж суусанд нь баярлалаа.